үсчний газраараа барьж. Тэгвэл би сүнс байгаа гэд өөрийнхөө гэрээр барьчих. Чи амлалтаасаа боцохгүй шүү. Харин боцохгүй шүү. Яг сургууль дээр сүнс байдаг үгүй шал. Би бас уу. Гэрчтэй зүс дараа нь бясдаг мэдсэхгүй шүү. Сууха. Одоо талхны үсчний газар миний болно. Өндөр шинэ байр олоорой доо. Явж сүнс харцгаах уу? Байцгүй. Одоо боцсон ч болно шүү. Сургуульд үнэхээр сүнс байгаа. Яса, байраад чимчиг санагдах хайгаа юу? Үгүй жигээгүй. Би сүнснээс л айгаад байна. Би одоо ястаа орч чадахгүй нэ. Ормоор авал та хоёроор. Бислага. Чи орохгүй болохоор сүнс байдаг өрөөрөө яаж орох юм бэ? Би хаад байдгийг уцаар заагаад өгчих юм. Болж байна. Тэгвэл аймхад бясалгыг ороход хоёулаа орцгоё. Сүнс хараад өмдөндөө шүнж хөвдөө. Сүү орцгоё. За. Сургууль дээр ирээгүй удсан байна шүү. Ноён талхаа таныг сурдаг багт ч гэсэн сүнсний түүх байдаг байсан уу? Мэдээж шүү дээ. Нүднээс нь лазер гардаг захирал багшийн хөшөө. Амьд юм шиг хөдөлдөг биологийн техникийн анатомийн загвар гайхлаа. Сүнсний түүх олон байсан. Бүгд хутлаа байсан л да. Сүүа хэрэггүй. За. Орсонгийн өрөө. Шатаж насаарсан дугуйлангаас рүүчтэй сүнс гарч ирдэг гэсэн. Болж байна. Урдлангийн өрөөрөө явцгаа. Энэ нөгөө алдартай урдлангийн өрөө байх нэ. Орж үзэх үү дээ. Юу жалг байна шээ. Харин тийм ээ. Айдгал нэг урлан байна да. Ноён талхаа энд дүүрэн зургнууд байна. Одоогийн хүмүүс нэрээ үнэхээр сайн зурдаг болсон шүү. Харин тийм яг л зураачуд зурсан юм шиг. Эсэлга, гин цалгах нь яаж байгаа юм бэ? Хүн цацаач юм аа. Суух та хоёр санаа зовоод залгаж байна. Тэр яг вэ хаан сүнс байгаа юм бэ? Юу ч байхгүй яхад. Сүнс харахгүй. Тийм ээ, зургнаас өөр юм алга. Урага. Энэ байх ёсгүй. Гал гарснаас хойш урлагийн өрөөнд зургийн хичээл нэг ч удаа ороогүй. Тэр зургнууд ямар тэр юм яриад байгаа юм бэ? Сүнс энэ тэр гэж байхгүй. Юу? Та өөрөө харсан бидтэй. Сүү, чи миний үсчний газарт ажилламаар байна уу? Бяслагны үсчний газарт ажилламаар байна уу? Таны үс чинь Тийм шүү. Тийм болохоор хоёулаа сүнс хараагүй шүү. Хурдан эндээс гарцгаа. ноён талхаа би засмаар байна. Ийм үед юм би тасах вэ? Түрүүнээс хойш тэгсэн юм аа. Одоо тэгсэн. Чагүй хог. Байна уу? Загирда таны хоолой чичрээд байна уу да? Сүнс харсан юм уу? Юу сүнс тийм юм байхгүй. Сууахта яриада ахаас асуу. Вэ сүү би засах гэж явсаа. Хоёр давхрын жорлог юм биш үсттэй. Тийм ээ, хоёр давхрын яасан? Захирла хурдан сүү ахыг аврах хэрэгтэй шүү. Хоёр давхрын хариун цэврийн өрөөнд сүнс байдаг юм. Юу? Сүү! Хурдан гараад ирээ. Наад чинь сүнс байдаг гэж байна. Сүү! Энд байна уу? Энд байгаа мó? Үгүй чи хаана юм бэ? Тоглоод байлгүй хурдан гараад ирээ. Сүү! Энд байсан юм уу? Сүү! Яагаад үлчсэн бэ? Сүнс харсан юм уу? Ноён талхаа. Сүнс шиг харагдаж байна. Ноён талхаа нэмээд үгүй. Одоо хонтоо цалингийн дотор яг хугацаа болоогүй. Ором шуудаж өгөхгүй. Ажлаас орж гарч болохгүй. Сайхан боцтой. Ноён талхаа ногоон болов. Аа! Ноён талхаа
чамтай адилхан сүнс байна. Сүүний сүнс бай. Хатхыг авраарай. Хурдан эндээс гарах хэрэгтэй. Тийшээ гарах болох юм байна. Борны сүнс. Энэ тохиолдолд дүүрэн сүнс байна. Бач, тийшээ гарах. Авраарай. Одоо явчихсан уу? Эсрэгээ хэлснээр сургууль дүүрэн сүнс байна шүү дээ. Ноён талгаа би айгаад байна. Гэртээ хармаар байна штэ. Тийм ээ, хурдхан явцгаая. Саксны төгөөлөнгийн хүүхдүүд юм шиг байна. Хар шөнөөр бэлтгэл хийж байх юм. Ой, наад бомбог аваач. Бомбого. Ноён талгаа Яасан бэ? Юу болов? энэ чинь саксны бомбог биш байх шүү дээ. Тэгээд юу? Анар чинь яагаад дугаан бэ? Яагаад хүний толгой авч хилээд байгаа бэ? Саксны дугуйдаг сүнс байна. Энэ сургууль гэж бас байдаг. Ноён талгаа. Бислага. Миний хэлсэн үнэн байгаа үстэй. Сургууль дээр сүнс гарсан үстэй. Юу яриад байгаа юм бэ? Сүнс энтер байгаагүй. Бичгийн худлаа хэлээд бай. Сүнс харсан чинь үнэн үстэй. Үгүй, үний шүү. Сүнс хараагүй гэж байна. Тийм байх ёсгүй дээ. Одоо сүнс харж байгаа үстэй. Юу? Бислага. Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Би яслаг шиг харагдаж байна уу? Энд хурдан гарах хэрэгтэй. Хаагүй. Нэмэргүй. Би аль хэдийн хаалгыг цоож очихсан ба. Та хоёр сургуулиас гарч чадахгүй. Манай сургуулийн сүнсний түүхийг мэдэх үү? Сүнсний түүхээ тэр нь юу вэ? Дээр үед урлагийн өрөөнд хас гарсан гэсэн. Тэгээд шөнө болгон шатаж өгсөн сүнснүүд гарч ирдэг гэсэн. Тийм үү? Тэр бүр юу ч биш. Хоёр давхрын охидын ариун цэврийн өрөөнд сүнс байдаг гэсэн. Тэгээд бүр 3 сүнс шүү. Амар юм бэ? Тэгээд спорт заланд толгойгүй саксны дугуйлыг сурчид өөрсдийнхөө толгоогоор сакс тоглодог гэсэн. Энэ хамгийн сүүлийн түүхэн шүү. Шөнө ирээд сүнснүүдэд баригдаад өөрт сургуульд үлдсэн талх сүүний сүнс үрдэл байдаг гэсэн. Сургуульд үрдүүлсэн ямар өрөвдмөр юм бэ? Харин тийм шөнө яах гэж сургууль руу ирдэг байна. Өдөр орохт чинь үгүй шүү дээ. Хоёулаа хурцсан шиг сургуулийг төгсөөд дахиад сургууль руу очихгүй шүү. Харин тийм ээ. Гэрlүү миний явуулчих. Сургуулиас гармаар байна.